Хэрвээ чамд ертөнцүүдийн хооронд аялж чаддаг хүч гарч ирээд тэгээд шинэ ертөнцид очиод өдөр тутам хэрэгэлдэг энгийн зүйлс чинь тэнд айхтар өндөр үнээр зарагддаг гэдгийг олж мэдвэл яах вэ? Бид Мицува гэдэг охинтой танилцсан. Тэр хадан цохионоос унаж байгаагаар гарч ирнэ. Нүдэ нэхэд тэр задгай талбайн голд хөвтөж байх бөгөөд юу болсныг санахыг оролдоно. Тэр өөрийг нь цохионоос түлхсэн гэдгийг сандаг. Мөн аав ээж ахтайгаа ослоор хагцсан нь ч харагдана. Эхэндээ өөрийгөө үхсэн байж магадгүй гэж бодно. Гэхдээ Отаку ах нь байсан бол юу гэх байсан бол гэж бодоод өөрийгөө үхээгүй гэдгийг дүгнэнэ. Учир нь түүнд өлсгөлөн, өвдөлт хоёулаа мэдрэгдэж байлаа. Тэгэхээр тэр өөр ертөнцид ирсэн байна. Эргэн тойронд юу ч байхгүй. Тэр хідэн өдөр алхаад эцэст нь Колет гэдэг охинтой таарна. Колет түүнийг гэртээ авч орно. Гэхдээ Колет огт өөр хэлээр ярьдаг тул Мицува юу ч ойлгохгүй. Тэгсэн ч тэр өөрийгөө ямар нэг байдлаар танилцуулж чадна. Колет нэрийг нь мэдээд маш их баярлана. Маргааш өглөө нь Мисува бүрэн идэгсэн байдалтай сэрнэ. Эргэн тойрны ажиглаад энэ ертөнц өөрийнхөөс нь хамаагүй бага хөгжилтэй гэдгийг ойлгоно. Колет санаан зовж байгаа ч Мисува өөрийгөө аль хэдийн дээрдсэнийг үзүүлнэ. Дараа нь тэр Колеттэй хамт тижэл ургамал түүхээр явна. Ургамал түүх зураа ах нь бяцхан дүүгээ ямар их хамгаалахыг хүсдэг байсан бол гэж бодно. Яг тэр үед чоннууд гарч ирнэ. Мицува Колетийг мод руу авирч гаргаад чоннуудын анхаарлыг өөр рүүгээ татан холдуулна. Гэвч гүйж яваад бүдэрч унах ба яг чон түүн рүү дайрах мөчөд гинт алга болж Японд дах өөрийн гэртээ эргээд ирчихсэн байна. Гартаа байсан чулууг хараад энэ бүхэн зүүд байгаагүйг ойлгоно. Тэгээд ахыхаа чавхтас эвхдэг хутга зэрэг хідэн зүйл хурдан аваад буцаж очих эсхээ бодно. Эцэст нь Колетийг санаад буцаж очихоор шийднэ. Тэр чавхтсаараа чонуудын анхаарлыг сарниулж нунтаг халуун ногоо цацсан нүдийг нь хорсгоод хутгаараа нэгийг нь дуусгана. Бусдын зогтдогч Мицува өөрөө бас ухаан алтан унана. Тэгтэл тэр хачин орон зайд хөвж байгаагаар үзэгдэж азийн муурны хөшөөтэй уулзна. Тэр муур энэ дүрийг зүгээр л ярихад ашиглаж байгаа. Үнэн дээр цэвэр энергиэс бүтсэн дэвшилтэд амьд битгий. Тэр янз бүрийн ертөнцөөр зугаа хайж явдаг аж. Харин Мицува хадан цохионоос унах үедээ санаандгүй түүний хүчнээс баггүй хэсгийг авчихсан бололтой. Муур түүнийг сонирхолтой зугаа гэж үзээд тэр хүчийг нь хിവэр үлдээхээр шийднэ. Ингэснээр Мицува яг тодорхой төсөөлж чадсан газартаа ертөнц хооронд шилжих чадвартай болж бас маш хурдан эдгэрдэг болно. Тэгээд Мицува өөр хэлнүүдийг ойлгодог болохыг хүсгэд муур тэр хүсэлтийг нь ч бас биелүүлээд алга болдог. Сэрхэд Мицува Колетийн герт буцаж ирсэн байна. Одоо тэр Колетийн хийснийг шууд ойлгодог болжээ. Колет түүнийг эмчилж боолт хийж өгсөнд баярлахаар Колет бүр гайхна. Мицува зүгээр л ой санамжаас сэргээсэн дүр үзүүлнэ. Колетийн аав охиноо хамгаалсанд нь талархаад чон устгасныхан төлөө түүнд жаахан алт өгнө. Үүнийг аваад Мицува өөрийн байдлыг эргцүүлнэ. Ах нь байсан бол энэ чадварыг яаж ашиглах байсан бол гэж бодно. Аав ээжээс өвлөж авсан жаахан хөрөнгө байгаа ч ирээдүйд хангалтгүй. Харин энэ ертөнц хамаагүй бага хөгжилтэй тул дэлхийгээс бараа авчирч зараад цуглуулсан алтаа буцаагаад зарвал их мөнгө олж болохыг ойлгоно. Хүч нь хизээ нэгэн цагт алга болчихвол яах вэ гэж бодоод хоёр ертөнцид хоёуланд нь тэтгэвртэй хангалттай мөнгө босгохоор шийднэ. Түүний тооцоогоор нэг ертөнцид тухтай амьдрахын тулд 1 тэрбум йен хэрэгтэй. Тэгэхээр хоёр ертөнцид хоёуланд нь хангалттай амьдрахын тулд 2 тэрбум йен цуглуулах ёстой гэсэн үг. Тэр зархаар бодож буй зүйлсээ төсөөлнө. Шүдэнц, асаагуур, бүр ариун цэврийн өрөөний үнэр дарагч хүртэл ашигтай байж болох юм. Тосгоны ирчүүдтэй ярилцаж байхдаа тэр нутгийн ноён хааны тухай олж мэднэ. Ингээд нийслэл рүү явах хэрэгтэй гэж шийднэ. Гэтэл Колет яриаг нь сонсоод түүнийг явахыг хүсэхгүй. Мицува нийслэлд түүнийг хүлээж байгаа найзууд бий гэж худал хэлээд заавал буцаж ирж уулзна гэж амлана. Маргааш өглөө тэр тэрэгцэрт суугаад эхлээд нутгийн ноёны дэмжлэгийг авч дараа нь хааны нийслэл рүү явна гэж төлөвлөнө. Замдаа Мицува өөрөөсөө үнэртэж байгааг гинэт ойлгоно. Энэ ертөнцид ирснээсээ хойш огт усанд ороогүй байжээ. Тиймээс тэрэгчэнд төр буулгаад хүн харагдахгүй болмогц гэр рүүгээ телепорт хийнэ. Усанд орч цэвэрснийхээ дараа бүх хадгаламжаа бэлэн мөнгө болгоно. Интернетээр судалгаа хийж хэл ойлгох чадварынхаа ачаар гадаад сайтуудыг ч төвөггүй уншина. Тэгээд хувийн хамгаалалтын компаниудыг хайж байгаад Volkswagen гэдэг компанитай таарна. Google Maps ашиглан байршлыг нь тодорхой төсөөлж Өмнөд Америк дахь бааз руу нь шууд телепорт хийнэ. Харуулт нь мөнгө өгөөд дотгош орж компани ахлагчтай уулзна.
Өөр ертөнцөөс авчирсан алтаа үзүүлэхэд тэр алт ойролцоогоор $200 үнэтэй гэж үнэлнэ. Ингээд зорилгодоо хүрэхийн тулд 80 мянган алт цуглуулах хэрэгтэй гэж тооцоолно. Тэр өөрийгөө хамгаалах зорилгоор мөн буудлагын сургалт авна. Дараа нь тухайн ертөнцид юу хамгийн сайн зарагдахыг судалж, буцаад очихдоо авч явах гоёл чимэглэл, тусгайлан хийлгсэн хувцас зэрэг бүх бэлтгэлээ базаана. Бэлтгэлээ дуусгаад тэр нөгөө ертөнцид буцаж ирнэ. Ноёны харшид очиход харуулууд цаг авалгүй. Хүнтэй уулзуулахгүй гэж буцаана. Яг энэ үед нэг сөөх тэрэг өнгөрөх ба дотор нь ноёны хүүгүүд явж байгааг олж мэднэ. Мицува даруй төлөвлөгөө зохиогоод сөөх тэрэгнээс урд нь телепорт хийж очиод хүлээн. Тэрэг ойртох үед салют асааж мордыг үргэнэ. Дараа нь тэрэгт мөргүүлсэн дүр үзүүлнэ. Хөвгүүд нь ихэд сандарч түүнийг харш руугаа авч орно. Удалгүй тэр сэрсэн дүр эсгэхэд нутгийн ноён Клаустай уулзна. Клаус уучлалт хүсэж Мицува тэднийг үнэндээ сайхан хүмүүс юм байна гэж бодно. Дараа нь тэр өөрийгөө Япон гэдэг алс орны язгууртан гэж танилцуулна. Тансаг хувцсыг нь хараад Клаус ч үнэмшинэ. Мицува өөрийгөө зэрлэг амьтанд дайруулж хамт явсан хүмүүсээсээ төөрчгсөн ч энэ хотын хүмүүсийн ачаар амьд үлдсэн гэж тайлбарлана. Тэр талархлын бэлэг болгон Швейцарь хутга өгтөл бүгд гайхан сонирхно. Клаус түүнээс цаашдын төлөвлөгөөг асуухад Мицува нийслэл рүү явна гэдгээ хэлнэ. Гэвч Клаус орой болж байгаа тул маргааш өглөө сүүг тэргээр явахыг зөвлөнө. Мицува мөнгөгүй гэж хэлэхэд Клаус харин ч өгсөн хутга нь хэдэн 10 алтны үнэтэй байх байсан гэж гайхна. Ингээд түүнийг шүн хаштай хонуулах шийдвэр гаргана. Өрөөндөө орсон хойноо Мицува даашин за өмсөд оройн хоолнд орно. Клаус гэр бүлийнхнээ танилцуулна. Эхнэр Айрис хөвгүүд Алексис, Тео, охин Беатрис наранд байлаа. Гэхдээ Мицува язгууртнуудын идэж байгаа хэрн хоолны чанар тийм ч сайн биш байгаад сэтгэл думтуур үлдэнэ. Гисэн ч ясрахлоороо идэнэ. Хоолны дараа Клаус түүнээс үнэн хэрэгтээ хинбэ гэж асуухад Мицува эцэг их нь нас барсны дараа өв залгамжлалын маргаанаас зүгтэн эх орноосоо явсан гэж гунигтай түүх зохиож ярина. Энэ оронд шинээр амьдралаа эхлүүлэхээр шийдсэн гэж хэлэхэд Клаус ч сэтгэл нь хөдлөнө. Дараа нь Мицува жаахан алт авахын тулд хүзүүний сувдан зүйлтэй зарж болно гэж хэлтэл айрис цочирдно. Учир нь тийм олон сувдтай бүтэн зүйлт бол бараг байх боломжгүй ховор эрдэнэ аж. Мицува бүр тэр зүйлтэй айрист өгье гэхэд улам их цочирдно. Клаус үн цэнийг нь асуухад айрис үнийг бараг үндэсний эрдэнэ гэж үзэж болох бөгөөд ямар ч алт хүрхгүй гэж хэлнэ. Клаус дуудлага худалдаанд оруулах санал гаргахад айрис тэрч бүхэл хүмүүс энэ тухай мэдвэл түүнийг булаацалтаж алхатаж бэлэн байна гэж хэлж эсэргүүцнэ. Мицува энэ зүйлтээрээ ноёны дэмжлэг хөрөнгө хоёрыг авах санаатай байсан ч байдал ийм болсонд сандарна. Зүйлтийг нь задалж тусад нь зарж болох юм биш үү гэж хэлэхэд айрис бүр хит их цочирдно. Ингээд Мицува мөнгө олох өөр аргаа бодож эхэлнэ. Үүний дараа Тео Швейцарь хутганд нь ихэд биширч өөр зарах зүйл байгаа эсхийг асууна. Мицува эргэх хутга гаргаж ирээд нэг алт гэж хэлэхэд Тео шууд зөвшөөрнө. Ингээд Мицува өөрийн төлсөн үнээс 10 гаруй дахин өндөр үнээр зарч чаддаг. Беатрис ямар дэлгүүр нээх гэж байгааг нь асуухад Мицува эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны зүйлс, гоёл чимэглэл, мөн хоол хүнс зарж магадгүй гэж хэлнэ. Клаус ургац муудаж байгаа тухай ярьж анхааруултал Мицува ахынхаа ачаар тариалангийн талаар мэддэг зүйлсээ ярьж хөрсийг нэмэхгүй тулд тариалалтаа ээлжилж хийх ёстой гэж зөвлөнө. Шинэ бүтээл бодож олж мөнгө олох тухайч ярьж эхэлнэ. Ингээд тэд нилээд сайхан цаг өнгөрөөнө. Гэвч яриан донд Мицува өөрийнхөө эцэг эхийг санаад нулимс сунгаж эхэлнэ. Клаус түүнийг тайтгаруулна. Маргааш нь Мицува Клаусын өгсөн мөнгө дэмжлэгийг аваад нийслэл рүү гарна. Клаус бас хэдэн зарц дагалдуулж өгнө. Нийслэлд хүрээд Клаусын бичиж өгсөн танилцуулгын загтлын ачаар дэлгүүртээ тохирох байр болно. Тэгээд дэлгүүрээ тогтжуулж хямдхан дэлгүүрийн бараанууд болон ээлжлэн сольж тавих арай тансаг зүйлсээр дүүргэнэ. Албан ёсоор нээлттэй хийсэн ч өдөржин суухад нэг ч хүн орж ирэхгүй. Эерэг байхаар хичээвч дараагийн өдөрч бас ганц ч үйлчлүүлэгч ирэхгүй. Ингээд тэр үнэхээр санаан зовж эхэлнэ. Яагаад хинч ирэхгүй байгааг гайхаж байтал эцэст нь хідэн охид орж ирнэ. Мицува бараг уйлах шахан баярлна. Охид нэг юм сонирхож асуухад энэ нь загсны хайрц цэвэрлэх хэрэгсэл гэж тайлбарлана. Гэтэл охид үнийг сонсоод ихэд цочирдно. Бусад барааг нь ч сонирхож үзсэн ч эцэст нь юу ч авалгүй гарах гэж оролдоно. Мицува сандарч эхэлнэ. Гэтэл охидын нэг нь шампунь олж харахад Мицува үнийг гэмтсэн үсийг цэвэрлэж чийгшүүлдэг шидэт шингэн гэж тайлбарлана.
Үнэн нь 8 мөнгөн зоос гэдгийг сонсоод охид авахгүй байхаар шийднэ. Тэгэхэд Мицува араас нь гүйж очоод үнгөө туршиж үзэх дээж өгье гэж гуйна. Охид хоол авбал дээр юм байна гэхэд Мицува дараагийн үйлчлүүлэгч хизээ ирэхийг мэдэхгүй тул хоолыг ч үнгөө өгье. Зүгээр л үлдээд өгөөч гэж бараг гуйна. Ингээд охид дургуйхан зөвшөөрнө. Эхлээд нэг охиныг шүршүүрт оруулна. Найзууд нь ихэд санаа зовж байгаач халуун шүршүүрт ороод охин шууд таашааж эхэлнэ. Мицува шампунаар үсийг нь угааж биеийн савангаас ч туршуулна. Үсийг нь хатаагчаар хатааж өгөхөд найзууд нь үс хатаагчийг ид шидгэж бодно. Эцэст нь үс нь маш зөөлөн хялалцсан болж бүгд гайхна. Тэд шампунь, биеийн саван хоёулангд худалдан авч Мицува дээрээс нь ингэрийн зөвлөтөж зарч чадна. Нэг охины гидээс хоржигноход Мицува хоол бэлдэж эхэлнэ. Мод төлөлгүй гал гарч байгааг хараад охид түүнийг шулам юм биш биз гэж бодож байна. Гэхдээ удахгүй Мицува шүл барьж ирэх ба тэд амтанд нь гайхширна. Үнэн дээр тэр нь ердөө бэлэн шүл байлаа. Дараа нь тэр загас гаргаж ирэхэд охид дахин цочирдно. Мицува юу нь буруу болсныг ойлголгүй сандарна. Гэвч охид эцэст нь амтархан идэнэ. Дараагийн хоолнууд ч бүгд тэдэнд гайхамшиг мэт санагдана. Явахын өмнө Мицува хамт ажилдах хүмүүстэйгээ хувааж идэрээгээд шоколад өгнө. Охид явхад Мицува анхны борлуулалтаа хийсэндээ баярлан тэд дэлгүүрийнхээ тухай цааш тарааж илүү олон хүн авчирна гэж найддаг. Харин охид харин ч шоколад руу хараад энэ охин үнэхээр шулам юм биш үз гэж айж явна. Тэгээд тушаасныхан дагуу шоколадаа бусадтайгаа хуваалцахаар шийднэ. Тэд гэрээхээ ахлах тогооч Марселд шоколад өгнө. Охид айж байсан ч Марсел амсаж үзээд маш баялаг амттай. Гайхалтай зүйл байна гэж үнэлнэ. Ийм юмыг хаанаас авсныг нь шууд асуух мөчөд гэрийн эзэгтэй орж ирнэ. Охид болсон бүхнийг ярьж өгөхөд хадагтай нь шампуныг нь туршиж үзэхээр худалдан авна. Марсел тэднийг үнэхээр шин загас эзэн эсхийг асуухад охид батлана. Гэтэл энэ нь маш хачирхалтай зүйл байлаа. Учир нь хамгийн ойрын загасчны тосгонд хэрэгтэй явхад 10 өдрийн зайтай. Тиймээс ийм шин загас нийслэлд ирэх боломжгүй. Ноён нь Марселийг Мицувагийн нууцыг олж мэд гэж явуулна. Маргааш нь Марсел дэлгүүрт нэрнэ. Тэр загасны хайрц цэвэрлэгчийг ч бас сонирхно. Хэд хэдэн бараа сонгож авсныхаа дараа мөнгөө төлөх мөчөд яагаад загасны хайрц цэвэрлэгч зарж байгаа юм бэ гэж асууна. Учир нь энд усгүй тул нийслэлд загас байдаггүй аж. Тэгэхэд л Мицува өөрийн алдаагаа ойлгож охид яагаад тэгтлээ цочирдсныг мэднэ. Марсел өөрт нь загас зарж болох эсхийг асуух бөгөөд өөрийгөө Рейнерийн гэрийн тогооч гэж танилцуулна. Өмнөх ахлах тогооч нь өвдснөөс хойш тэр удахгүй болох дебютант бүжгийн наадамд хариуцлага хүлээж байгаа аж. Энэ бол ноёны охин Мисс Аделаидыг дээдсийн нийгэмд танилцуулах насанд хүрсний ёслол юм. Рейнерийн гэр бүл харьцангуй шинэхэн язгууртны гэр бүл тул бусад язгууртнуудад тийм ч өндөр үнэлэгддэггүй. Марсел ийм чухал арга хэмжээнд төгс хоол гаргаж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа учраас хэн ч олж чадахгүй шин загсаар олныг гайхшруулахыг хүснэ. Мицува хэсэг бодоод энэ хүнд туслах ёстой юм шиг санагдана. Ингээд тэр зөвхөн загас зарах биш. Ямар ч асуудлыг шийдэж өгч чадах зөвлөх үйлчилгээ санал болгоно. Удалгүй ноён Рейнер болон түүний эхнэрч дэлгүүрт нь ирнэ. Амталгааны орой хоол хийж өгөхөд тэд бүх хоолыг нь маш таатай хүлээж авна. Ноён Рейнер бүжгийн наадмын хоолнд туслаач гэж гэрээ хийхийг хүсэхэд Мицува гинэт татгалзна. Тэр зүгээр л хоол хийх нь уйтгартай байна. Харин даашинз бэлтгэхээс эхлээд үзүүлбэр удирдах хүртэл бүх зүйл дээр өөрт нь бүрэн эрх өгөлөл зөвшөөрнө гэж хэлнэ. Ноён ч зөвшөөрнө. Явахынхаа өмнө хадагтай нэлээд их шампунь, биеийн саван худалдаж авна. Мицува бүр тусгай дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн бэлдсэн байсан тул түүнийгээ бүр өндөр үнээр зарна. Рейнерийн харшид Мицува Марселтай хамт ажиллаж эхэлнэ. Тэр их хэмжээний хоол хийх боломжтой жоруудыг номоос хайж олно. Гал тогоонд тогооч нарт яг яаж хийхийг нь зааж хооллогодыг бэлдүүлнэ. Тэр үед Аделаидыг гарч ирэхэд Мицува түүнийг дэлгүүр рүүгээ дагуулan явна. Бие хамгаалагчдыг нь гадна хүлээлгээд даашинзны хэмжээг нь авах хэрэгтэй гэж хэлнэ. Дээд давхарт гармагц нүдийг нь богоод дэлхий рүү телепорт хийж өөрийн ойтолчин руу аваачна. Ойтолчин эмэгтэй Аделаидыг чирээд аваад явж хэмжээг нь авч дараа нь хид хідэн завхар гаргаж ирнэ. Мицува костюмнуудыг нь бүрэн түнд даатгана. Мицува Аделаид санаа зовох хэрэггүй. Эцэг эх нь түүний төлөө ямар их зүйл хийж байгааг мэдэж байгаа болохоор бүтлгүүтэх ёсгүй гэж зоригжуулна.
Мицува бүжгийн наадамд бэлтгэх гэж дэндүү завгүй болж дэлгүүрээ ч нээж амжихгүй байлаа. Тэгтэл хэн нэгэн дэлгүүр рүү н орох гэж оролдож байгааг ч харуулна. Харин эцэст нь бүжгийн наадмын үдэш ирнэ. Эхэндээ язгууртнууд хоолнд нь төдийлөн сэтгэл хангалуун биш мэт байна. Рейнер ирсэн зочдод талархаад дараагийн үзүүлбэрээ үзхийг хүснэ. Хөшиг нээгдэхэд Мицува микрофоноор ярина. Тэр Аделаидыг танилцуулахад Аделаид цагаан үзэсгэлэнтэй даашинзтай гарч ирнэ. Язгууртнууд түүнийг үнэхээр сэтгэл татам гэж үзэж даашинзны загварыг нь бишрэнэ. Цэцэгсийн талбай харагдаж байгаад гайхаж байгаа ч үнэн дээр энэ нь Мицува проектор ашиглаж байгаагийн үр дүн байлаа. Дараа нь Аделаид хоёуг дуулганы хувцас өмсөж Мицува тайлбар хийсээр үзүүлбэрээ үргэлжлүүлнэ. Зочид үнэхээр алмаарч эхэлнэ. Эцэст нь Аделаид өөрийгөө албан ёсоор танилцуулахад язгууртнууд алга ташин магтана. Үүний дараа Мицува ердийн хоолноос гадна арт талд тусгай гадаад хоолнууд бэлдсэн гэж зарлана. Хоолнуудыг сонирхон үзэхэд тэнд загас байгааг хараад хүмүүс бүрж их гайхна. Гэтэл дахин нэг хүн түүнийг татаж авна. Энэ удаа галтгооны нэг тогооч ирж хоол дуусгах гэж байна гэж хэлнэ. Мицува гайхна. Уг нь хоёр дахин их хэмжээгээр бэлдсэн шүү дээ. Гэвч зочид урд өмнө хизээч идэж байгаагүй хоол учраас зогсолтгүй идэж байлаа. Мицува галтгоо руу яаралтай очиход бүгд сэтгэлээр унсан байна. Тэр Марсельд юу эрсдэлд орж байгааг сануулад үлдсэн төмсөөр шарсан төмс хий гэж тушаана. Дээрээс нь амттан ч гаргана. Ингээд зочид бүрч их баярлаж хоолноос үзүүлбэр хүртэл бүх зүйлд гайхширна. Бүжгийн наадам асар том амжилт болж өндөрлөнө. Үүний дараа Мицува эцэст нь дэлгүүрээ дахин нээн. Ажил нь сайжирч зөвхөн тэр бүжгийн наадмаас л 260 алт олсон нь 26 сая иентэй тэнцэх хэмжээ байлаа. Тэр арга хэмжээн дээр олон зураг авсан тул одоо тэдгээрийг язгууртнуудад өндөр үнээр зарчиж бас чадна. Гэтэл гинэт нэг ир орж ирээд шууд загас нэхэж эхэлнэ. Мицува загас байхгүй гэж дүр үзүүлтэл өнөөхөр улам ширүүсэж загасаа өг гэж сүрдүүлнэ. Тэр өөрийгөө барон Туркийн ахлах тогооч гэж танилцуулна. Барон бүжгийн наадамд очсноосоо хойш энгийн хоолноос уйдсан тул ижилхэн хоол хийхийг шаардаж байгаа аж. Тогооч өөрт нь зөвхөн орцсон байвал яг адилхан хийж чадна гэж бодож Мицувагаас загсыг нь хүчээр авах гэж оролдоно. Яг тэр үед Айрис орж ирээд Мицува яагаад эргэж ирж уулзахгүй байгааг гомдлон асууна. Мицува өөрийгөө өнөөх эрд дарамтлуулж байна гэж бараг уйлан хэлнэ. Клаус ч мөн ирээд тэр хүний санаа зорилгыг асуухад өнөөх эр айсандаа шууд зогтно. Үүний дараа Мицуваг Клаус Айрис хоёр дагуулад гэртээ авч явна. Беатрис түүнийг халуун дотноор угтаж юу хийж байсныг нь асууна. Тео Аделаидын дебютант бүжгийн наадмыг Мицува зохион байгуулсан хоол үзүүлбэр нь гайхамшигтай байсан тухай ярьж эхлэхэд Беатрис өөрөө үзэж чадаагүйдээ атаархна. Тэгээд ах нартаа уурлаж тэд хоёул зогтно. Дараа нь өөрийнх нь дебютант бүжгийн наадмыг ч бас зохион байгуулж өгөх үү гэж асуухад Мицува жаахан сандарсан ч зөвшөөрнө. Тэд хамтдаа хооллож дараад Клаус бүжгийн наадмыг үнэхээр гайхалтай болгосонд нь магтана. Гэхдээ тэр хоол хүнсээ хаанаас авсан, дэлгүүртээ зарж буй бараанууд хаанаас ирдэг талаар асуухад Мицува гэрээсээ найзууд нь явуулсан гэж шалтак зохионо. Хоолнуудаа бүгдийг нь өөрөө гаргасан. Харин дэлгүүрт байгаа нэмэлт бараанууд бол нутагтаа байгаа танилуудаас ирсэн зүйлс гэж тайлбарлана. Тэд тайлбарыг нь жаахан хачирхалтай гэж бодсон ч эн чинь зүгээр л Мицува шүү дээ гэж хүлээж авна. Алексис түүнтэй сэтгэнэх гэж оролдоход Мицува бүжгийн наадмын турш Аделаидтай л сэтгэнэж байсныг нь санаж тоохгүй өнгөрнө. Ингээд тэр шүнжин Клаустай хамт тариалангаа яаж сайжруулах тухай ярилцсан. Өрөөндөө орсон хойно нь Беатрис түүн дээр ирж өөрийн дебютант бүжгийн наадмын тухай ярилцсан. Мицува үзэсгэлэнтэй сүүхтэрэг амтад хоол, салиуттайгаар ямар сайхан зохион байгуулахыг төсөөлөн ярьж өгнө. Дараа нь Беатрис түүний хайр дурлалын талаар асуухад Мицува урд нь бараг хинтээч үерхэж үзээгүй гэж хэлнэ. Беатрис ямар төрлийн залуудад дуртай вэ гэж асуух мөчид Мицува түүнийг цааснаас уншаад байгааг анзаарна. Тэр хин чамайг ингэж асуулгаж байгаа юм бэ гэж шаардахад Беатрис үннээ хэлхээс өөр аргагүй болно. Хэрвээ үннийг хэлэхгүй бол дебютант бүжгийн наадмыг чинь зохион байгуулахгүй гэж сүрдүүлэхэд энэ бүхний ард ах Алексис нь байсныг илчилнэ. Тео бүр Клаус хүртэл асуулт өгсөн гэж хэлэхэд Мицува гайхна. Беатрис нэг асуулт тутамд нэг алт авдаг байсан гэж хэлэхэд Мицува харин ирчүүдийг төөрөгдүүлэх болгонд нь нэг алт өгье гэж тохиролцсон. Беатрис шууд зөвшөөрнө. Маргааш нь Мицува дэлгүүр дээрээ байтал бороо орох шинжтэй тул үйлчлүүлэгч бараг ирэхгүй байх гэж бодно. Шүхэр зарж эхэлж болох юм гэж хүртэл бодно. Гэтэл дэлгүүрт с ิจ гтэй төрхтэй нэгээр орж ирнэ.
Мицува биеэ хамгаалахад бэлэн байтал гинт нэг охин гүйж орж ирээд өнөөх хэрийг дуудана. Эр тэр охин руу дайрахад Мицува түүнийг шууд зэвсэггүй болгоно. Гэтэл эр Мицувагийн хутгнаас нэгийг аваад түүнийг барьцаалах гэж оролдоно. Мицува чинжүүний заслах шүршиж тэр эр зүгтэнэ. Гэтэл тэр Мицувагийн хутгийг авч явсныг мэдээд араас нь хөөнө. Тэр хооронд дээврээс нэг нумчин сум тавьж өөр хідэн адал явдал хайгчид гарч ирэн тэр эрийг бүслэн барьж авна. Мицува адал явдал хайгчтай уулзсандаа их баярлаж тэднээс даалгавар авах уу гэж асууна. Тэд гайхсан ч бүгдээрээ дэлгүүр рүү нь буцаж очино. Тэнд багийнхан өөрсдийгөө танилцуулна. Сэлэмчин Свен, Жадчин Себ, Дайчин Грид, Харваач Элза гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. Свен сүүлийн үед с ижигтэй хүмүүс олширч байгааг анхааруулна. Гэхдээ Мицува өөрийгөө хангалттай хамгаалж чаддаг гэдгээ харуулдаг. Тэд даалгаврын талаар асуухад Мицува дараагийн удаа ан хийхээр гарахдаа өөрийг нь дагуулж яваач. Өөрт нь хамгаалагч болоод адал явдал хайгчдад хэрэгтэй бараануудыг ямар орчинд ашигладгийг хармаар байна гэж тайлбарлана. Багийнхан ярилцаад эцэст нь зөвшөөрнө. Харин Мицува үүгээрээ ахаад их мөнгө олох тухай бодоод баярлана. Тэр тоноглолын дэлгүүрээс хэрэгтэй зүйлсээ бэлдэнэ. Адал явдал хайгчид хөдөлж эхлэхэд тэд Мицувагийн хачин хувцлалтанд гайхна. Ойроо орж явсаар амрах үед Мицува тэднээс ажил нь ямар байгааг асуухад сүүлийн үед тайван байгаа болохоор өдрийн хоолны хэмжээний мөнгө олж ядаж байгаагаа хэлнэ. Тиймээс Мицувагийн даалгаврыг авчиж чадсандаа баяртай байлаа. Тэд ургамал түүж эхлээд шөнө нь майхангүй шахам оромжоор лагер байгуулна. Энгийн ор дэрийг нь хараад бороо орвол яах юм бол гэж Мицува бодно. Тэгээд шууд угсардаг майхан гаргаж ирэхэд бүгд алмайрна. Охид шүл хийх гэж оролдож байгаа ч Элза амт муутай гэдгийг хүлээн зөвшөөрнө. Бас гал асаах гэж нилээд зовж байхад Мицува шингэн төлш асаагуур гарган нэг дор гал асаачхна. Шүн болохоор Мицува хоол нь дэндүү их байна гэж хэлээд өөрийнхөө хоолноос хуваалцна. Минстроны шүл өгтөл бүгд маш амттай гэж үнэлнэ. Бусад хоолнч мөн адил тэднийг гайхшруулна. Мицува ийм хоолнуудаа тэдэнд зарж болох эсхийг бодож эхлэхэд Свен ийм зүйлсийг язгууртнууд төдийгүй айрамч авах байх гэж хэлнэ. Харин Мицува энгийн хүмүүст ч хүртээмжтэй үнээр зарна гэдгийг хэлэхэд багийнхан нь ихэд хөдлөнө. Унтахын өмнө Мицува усанд орох гэж усны хувцас өмсөд гараад ирэхэд бусд нь түүнийг бараг нүцгэн байна гэж цочирдно. Огт нь түүнийг хурдан бүтээж хаана. Мицува өөрийн алдаагаа ойлгоно. Эцэст нь охид хамт явж хамгаасаар түүнийг усанд оруулна. Мицува тэднийг ч бас ороод үз гэж урахад тэд үүнийг хачин зан гэж бодно. Маргааш нь тэд ан хийхээр явна. Элза шувуу руу сум тавьдагч онож чаддаггүй. Мицува өөр шувууг анзаараад Свенээс нэг удаа туршаад үзье гэж гуйна. Давч өнцөг хоёрыг бодоход боломжгүй гэж Свен бодож байсан ч Мицува арбалетаар чиглүүлэн нэг сум дундахчихна. Бүгд шоконд орно. Учир нь Мицува өмнө нь хөлсний цэргийн бааз дээр арбалетын бэлтгэл хийсэн байлаа. Хот руу буцах замдаа Мицува бие засах хэрэг гарч бусдаасаа түр холдно. Тэгтэл гинэт нэг зэрлэг гахаа гарч ирнэ. Тэр зүгтсэн ч мултарч чадахгүй. Өөр аргагүй босон тул бууга гаргаж гахаа руу бүхэлд нь галлна. Гахаа түүн рүү дайрч ирсэн ч эцэст нь унаж өхнө. Багийнхан нь гүн ирэхэд Мицува гахааг өөрийн сумнуудаар хатгаж арбалетаар унагсан мэт харагдуулна. Тэд буун дуу сонссон мэт санагдсан ч Мицувагийн тайлбарыг хүлээж аваад цаашид ч нууцыг нь хадгалахад бэлэн гэдгээ хэлнэ. Хотод буцаж ирээд багийнхан амжилттай ангийн баяраа тэмдэглэнэ. Гэрээ дасаагуур ямар үнэтэйг асуухад Мицува ердөө нэг мөнгөн зоос гэж хэлнэ. Охид гайхсан ч эрэгтэйчүүд хоол хийхгүй болохоор тийм юм сонирхохгүй гэцгийн. Дараа нь Мицува усны хувцастай сэтгүүл гаргаж ирэхэд бүгд ахин шоконд орно. Тэр өөрийгөө тийм ч хачин биш, өөрийн оронд ингэж хувцлах нь хэвийн гэж тайлбарладагч тэд энэ улсад иймэрхүү байдлаар хувцлахгүй байсан нь дээр гэж зөвлөнө. Ингээд бүгд ойлголцсныхаа дараа Мицува цаашд ч тэдэнтэй хамтран ажиллана гэж баярлана. Сэп сэтгүүлийг худалдаж авч болох уу гэж асуухад Грид түүнийг шууд цохин болиулна. Дэлгүүртээ буцаж ирээд Мицува судалгааныхаа ачаар ямар бараа зарж болох талаар бодож сууна. Гэвч илүү хурдан мөнгө олох арга байх болов уу гэж ч бас эргцүүлнэ. Тэр сэтгүүлээ зарж болох юм гэж бодсон ч энэ нь муу санаа гэж дүгнэнэ. Урлагийн өөр төрлүүдийг бодсон ч өөрт нь ямар ч авьяас байхгүй. Эцэст нь нэг санаа олж чулуун карьер руу очиод телепортын чадвараа ашиглан хөшөө бүтээж үзхийг оролдоно. Гэвч гарсан нь үнэхээр аимшигтай муухай дүрс байлаа.
Дахиад 2 удаа оролцсон ч бүгд л муухай гарна. Гэсэн ч тэр хөшөөнүүдэд дэлгүүртээ аваачиж тавина. Өөрийгөө дүрслэх урлагийн хичээлээ арай илүү сайн үтсэн болоосай гэж бодож байтал нэг ир орж ирээд хөшөөнүүд нь тийм муухай болохоор муу ёрын сүнс үргээхэд тохиромжтой гэж хэлээд бүгдийг нь худалдаж авна. Мицуа зарсан ч баярлах ёстой юу, гуниглах ёстой юу гэдгээ мэдэхгүй үлдэнэ. Шампунь нь маш сайн зарагдаж байгаа ч бас нэг шинэ хийд бүтээгдэхүүн гаргахыг хүсэж байлаа. Тэгтэл Сабин гэдэг охин орж ирнэ. Мицуа түүнийг хараад л язгууртан гэдгийг нь ойлгоно. Охин зөв газар орж ирсэн эсхээ ч асууна. Учир нь дэлгүүрийн гадна ямар ч хаяг байхгүй байлаа. Тэгэхэд л Мицуа дэлгүүрээ нээснээс хойш нэг ч хаяг хийлгээгүйгээ ойлгоно. Сабин бараануудыг нь сонирхон үзэж байхад Мицуа түүний гоо үзэсгэлэнг биширч бараг гүнж шиг харагдаж байна гэж бодно. Сабин шампунь болон өөр хідэн бараа авч ёр огтхонч тэнэгэлзэлгүй алтаар төлнө. Энэ нь Мицувад түүнийг улам сонирхолтой санагдуулна. Сабин дэлгүүрээс гарахад Мицуа нэг с ижигтэй эрийг анзаараад юу хийж яваа бол гэж гайхна. Гэтэл тэр эр Сабины араас дагаж эхэлнэ. Мицуа хэрэгслээ шүүрэн аваад араас нь явна. Хэрвээ дэлгүүрээс нь гарсан охинд ямар нэг зүйл тохиолдвол нэр хүнд нь унах байх гэж боджээ. Том удалгүй тэр ээр Сабиныг шүүрч аваад гудамжны мухарт өөр 3 хүнтэй нийлнэ. Мицуа тэдэн дээр очиод зандарч гарч ирэхэд тэд түүнийг огт аюул гэж үзэхгүй. Мицуа тэднийг хүн худалдаалагчид гэж дүгнэж цахилгаан борохоо гарган нэгийг нь цохиж унгаана. Бусд нь найж чи хинбэ гэж асуухад Мицуа өөрийгөө элч гэж хэлээд нэр нь жаахан эвгүй сонсогдсонд өөрөө ичнэ. Ингээд өөрийгөө аянгийн элч гэж сүртэйгээр зарлаж тэдний эргэн тойронд буудаж эхэлнэ. Эрчүүд зүгтах гэсэн ч замыг нь харуулууд хаачихсан байна. Ингээд бүгд баривчлагдана. Тэгтэл Сабин жинхэнэ ханхуу биш, гүнж гэдг нь илэрнэ. Мицува зүгээр л сэмхэн зүгтахыг оролцсон ч нэг харуул түүнийг элч гэж дуудаж зогсооно. Өнөөх харуул болсон бүхнийг харсан байсан тул Мицува өөрийн сүржин танилцуулгад ичээд үхэх шахна. Түүнийг ортонд урьж хааны гэр бүлтэй уулзуулна. Хаан түүнийг аянгийн элч гэж дуудаж суухыг урьтал. Мицува би зүгээр л дэлгүүрийн эзэн шүү дээ гэж залруулна. Дараа нь болсон бүхнийг тайлбарлаж Сабины амийг аварсанд нь талархал илэрхийлнэ. Хаан Сабиныг ордноос сэм гарсанд уурлаж байгаа ч Сабин өөрөө хүн худалдаалагчдыг илрүүлэхэд тусалсан болохоор энэ удаа өшөөх ёстой гэж хэлнэ. Мицува хааны нүд нас ахих тусам муудсан уу гэж асуухад хаан жижиг бичиг уншихад үнэхээр хэцүү болсон тул томруулагч шил хэргэлдэг гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэгэхэд нь Мицува уншлагын нүдний шил гаргаж үзүүлнэ. Хаан зүүж үзээд өмнөхөөсөө хэд дахин тод харж байгаадаа гайхан биширнэ. Тэгээд тэр шилийг шууд канцлер Саарт өгч туршуулна. Саарч мөн адил гайхан тэдний хэрэглэж байсан линзнээс хавьгүй дээр байна. Одоо удахгүй тэтгэврт гарах хэрэггүй болох нь гэж баярлана. Хаан Мицувагийн бусад бараануудыг ч сонирхоно. Тэгэхэд Мицува миний дэлгүүрээс эмэгтэй хүнээс бусдыг нь авч болно гэж тоглоом шоглоомоор хэлнэ. Хаан инээж өнгөрөхч дараа нь тэр үгний цаад утгыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Мицува өөрийг нь хааны боол мэт захирагдахгүй гэсэн санаа байлаа. Дэлгүүртээ буцаж ирээд Мицува нүдний шилээ зарсандаа баярлсан ч аянгийн элч гэсэн нэрэндээ өөрөө ихэд эвгүүцнэ. Ирээдүйд энэ нэр асуудал тарьчихгүй гэж санаа зовно. Маргааш нь Нээлсэн гэдэг эр дэлгүүрт нэрнэ. Түүний царайг хараад л Мицува муу мэдээ авчирч байгааг ойлгоно. Нээлсэн шууд дэлгүүрээ өг гэж тушаана. Өөрийгөө Аалдар худалдааны компани ерөнхийлөгч бөгөөд титэмтэй түншилдэг гэж гайхуулна. Дэлгүүрийг нь булааж авах гэсэн ч Мицува би бизнесийн хамтрагчтайгаа ярилцах хэрэгтэй. Маргааш ир гэж хэлээд буцаана. Тэр захиа бичиж байх үед Сабин ирнэ. Одоо тэр бараг өдөр бүр ирдэг байнгын үйлчлүүлэгч болсон байлаа. Мицуваг эгчгээ боддог болсон бөгөөд санамсаргүйгээр дэлгүүрийн зурагтыг нь олж үзснээс хойш өдөр болгон ирж үздэг болжээ. Мицува үүнийг нууц байлгаарай гэж хэлээд Япон хэл ойлгодоггүй Сабинд зориулж нэвтрүүлгийг нь аман орчуулж өгдөг байв. Тэгээд бичсэн захиагаа Сабинд өгч канцлер Сарт дамжуулаад өгөөч гэж хүснэ. Маргааш нь Нээлсэн дахин ирж өөрийн бэлдсэн гэрээнд гарын үсэг зур бич шахна. Сабин Мицуваг аваад явчихна гэж гуниглахад Нээлсэн Сабиныг хараад түүнийг ч бас авч болно гэж тэнэгтэнэ. Яг тэр үед Сар гарч ирэхэд Нээлсэн канцлерыг хараад цочирдно.
Мицува түүнийг мэдчилэхэд Нельсон тэд ийм ойр харилцаатай байгааг хараад улам сандарна. Мицува нөхцөл байдлыг тайлбарлахад Саар Нельснийг шууд зандарч эхэлнэ. Хаантай хамтран ажиллаж байгаа Мицуваг дахиад зовоовол хатуу шийтгэнэ гэж анхааруулна. Дээрээс нь Алдар компани Ордонтой хийдэг хамтын ажиллагааг одооноос зогсооно гэж мэдэгдэнэ. Нильсон юу болоод байгааг ойлгохгүй байхад Сара чи хааны охиныг хүртэл авч явах гэж оролдсон шүү дээ гэж хэлнэ. Тэгэхэд л Нильсон өнгөрсөнд Ордонд харж байсан Сабиныг таньж аимшигт алдаа хийснээ ойлгоно. Ингээд цөхрөн компани ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч бүх хүнд Мицувагийн дэлгүүртээ орооцолдох хэрэггүй гэж зарлана. Сар болсон явдлыг хаанд тайлагнахад хаан болон ордныхан Алдар компани угаасаа авилгач байсан тул энэ явдал тэднээс салах маш тохиромжтой шалтак боллоо гэж сэтгэл хангалуун байна. Тэд Мицува асуудлыг хэр ухаалгаар шийдсэнийг гайхан ярьж хаан түүнийг улам сонирхож эхэлнэ. Дэлгүүр дээрээ Мицува Сабинтай хамт зурагт үзэж байтал үйлчлүүлэгч орж ирэхэд Сабин нэвтрүүлгээ тасалдуулсанд дургуутсан. Канцлерийн ачаар нүдний шилнүүд нь сайн зарагдаж эхэлсэн байлаа. Гэтэл Елена гэдэг охин гинэт орж ирээд тусламж хүснэ. Тэд сууж ярилцахад Елена гэр бүлэрээ жижигхэн хоолны газар ажилуулдаг гэж тайлбарлана. Бүх зүйл хэвийн сайхан явж байсан ч нэг том рестораны эзний хүү түүнийг эргүүлж эхэлжээ. Харин Елена тэдний ресторанд шавь хийдэг Аал гэдэг залууд сайн тул өнөөх хүнийг татгалцсан байна. Үүнээс болж өнөөх эрийн аав өшөөгөө авах гэж тэдний ахмад ажилтнанд мөнгө өгч ажлаас нь гаргуулсан төдийгүй Еленагийн аав Берендийн гайг хугалжээ. Ингээд ресторан нь хэдэн өдрийн турш хаалттай болсон байна. Елена уйлж гуйхад Мицува энэ хүсэлтийг хүлээн авна. Елена Мицуваг ресторанд дагуулж очиод бүх хүмүүсээ танилцуулна. Беренд шин тогооч ажилд авъя гэж бодож байгаа ч Мицува сайн тогооч олоход хэцүү. Нөгөө тал санаатайгаар муухан шургуулж ирүүлж ч магадгүй гэж хэлнэ. Харин одоогийн байгаа хүмүүсээрээ ресторанда дахин ажиллаж эхлэх хэрэгтэй гэж зөвлөнө. Бэрэнд гар нь хугарсан, аалч ганцаараа галтгоо авч явж чадахгүй гэж хэлэхэд Мицува шийдэл надад байна гин. Тэр Бэрэндээс яагаад шавнар бүрэн тогооч болох гэж тийм олон жил зарцуулдаг вэ гэж асуухад Бэрэнд сайн тогооч нарыг ажиглаж байж сурах ёстой. Бас зөвхөн сул цагаараа л туршиж чаддаг гэж тайлбарлана. Мицува энэ аргыг хэтэрхий удаан байна. Харин чи өөрөө шууд зааж хажууд нь ажиглавал Елена Аал хоёр маш хурдан сайжирна гэж хэлнэ. Алд энэ нь Еленатай улам ойртох боломж мэт санагдана. Бэрэнд зөөгчийн хүч дутаж байгааг хэлэхэд Мицува бас үүнийч төлөвлөгөөтэй байгаагаа хэлнэ. Рейнерийн бүжгийн наадамд Мицувагийн хоол язгууртнуудын дунд шуугаан тарьсан байсан. Олон тогооч дуурайх гэж оролцсон ч амжилт олсонгүй. Гэтэл Еленагийн ресторанаас яг тэр хоол гарч байна гэх цуурхалт харахад 1-7 хоногийн дараа ресторан нь дахин нээгдэж Мицувагийн найзууд сурчилж өгсөний ачаар үйлчлүүлэгч тогтмол ирж эхэлнэ. Тэд ашиг өндөртэй арай чинээлэг үйлчлүүлэгчдэд чиглэж байсан. Мицува бүр Грейт Эльза хоёрыг хүртэл зөөгчөөр ажилд авсан бөгөөд тэдэнд ч энэ ажил адал явдал хайхаас өөр төрлийн хөгжилтэй санагдана. Гэтэл Эльза гинэт гадна нэг с ิจ гтэй хүн байна гэж хэлнэ. Цонхоор харахад өрсөлдөгч рестораны эзэн тэднийг ажиглаж байв. Мицува тийм ч их санаа зовхгүй. Тэр өөрөө өөрийнхөө булшийг ухах биз гэж бодно. Хэдхэн хоногийн дараа рестораны ажил цэцэглэж олон язгууртан Мицувагийн хоолыг туршихаар ирнэ. Бүх ширээ дүүрч ирсэн бүх хүнийг суулгаж чадахгүй болсонд Мицува бүр санаа зовж эхэлнэ. Яг тэр үед хүмүүс хил орчимд мангасууд үзэгдэж ачаа тээвэр саатаж байна гэж ярилцаж байгааг сонсоод энэ ертөнцийн аюулыг эргэн бодно. Тэгтэл өрсөлдөгч рестораны эзэн хідэн хүн дагуулan орж ирээд энэ ресторан Мицувагийн хоол нэрийг ашиглан үйлчлүүлэгчдээ залилж байна гэж буруутгана. Тэр Берендийг баривчлахыг хүртэл шаарддаг. Беренд нотлохоо байхгүй гэж эсрэг үсгэд өнөөхөр Марселийг дуудаж ирүүлнэ. Марселийг Мицувагийн хоолны жинхэнэ өв залгамжлагч гэж танилцуулж гэрчлэл гаргуулахыг хүснэ. Харин Марсел эхлээд хоолноос намсаж үзэж жинхэнэ эсхийг шалгана гэж хэлээд хоол захиална. Амталж үзмэгцээ маш их уурлан үүнийг хэн хийсэн юм бэ гэж асуухад өрсөлдөгч тал яллаа гэж бодно. Гэтэл Мицува ураг шалгахад Марсел нулимс унгаан өөрт нь заагаагүй олон хоолыг бусдад заагаад байгаад гомдоллож бүр түүнийг өөрийн багш гэж дуудана. Ингэхдээ л бүгд энэ хоолны жинхэнэ их усүр нь Мицува өөрөө гэдгийг ойлгоно. Өрсөлдөгч рестораны эзэн шууд нүрээ хийх газаргүй болно.
Мицува Марселд би чамд зөвхөн баярын арга хэмжээнд тохирох хоолнуудыг л заасан. Харин ганц хүнд зориулсан хоолнуудыг заагаагүй гэж тайлбарлана. Хэрвээ сурахыг хүсэж байвал гал тогоонд ороод туслаарай гэхэд Марсад баярлан зөвшөөрнө. Тэр үед Клаусын гэр бүл орж ирнэ. Дараа нь бүр хаан хүртэл орж ирэхэд бүгд шоконд орно. Мицуа Берндийн гарыг хэн нэгэн хугалсан. Би өрсөлдөгч рестораны эзнийг сэжиглэж байна гэж хэлэхэд тэр даруй баривчлагдсан авч явна. Ингээд энэ ажиллагаа амжилттай боллоо гэж Мицуа бодно. Ресторан үнэхээр дахин давтагдшгүй газар болж чаджээ. Харин Елена Мицува өөрийг нь алтай нийлүүлэх тал дээр тусалсангүй гэж баг зэрэг гомдолсон мэт харагдана. Мицува хаанаас тэднийг нийлүүлж өгөхийг хүртэл хүсэхэд Берэнд аал манай гэр бүлд орж ирэхэд би татгалзахгүй гэж хэлж амжина. Шөнө нь Мицува энэ бүх тусламжийнхаа төлөө ердөө нэг л алт авснаа хэлнэ. Гэхдээ тэр үүндээ сэтгэл хангалуун байлаа. Учир нь хөвгөлтөө байж бас замдаа олон найзтай болсон. Тэр Колет яаж байгаа бол гэж бодоод түүнд захиа илгээдэг. Харин Колетийн аав тэр захиа шүн орой ингэж ирсэнд гайхширна. Энэ хооронд мангасууд улам их асуудал үүсгэж эхэлжээ. Мицува салют хямдралтай байсан болохоор хитрхи ихийг нөөцөлчхөөд одоо яахаа мэдэхгүй жаахан гацсан байдалд оржээ. Тэгтэл хөлсний цэргийн ахлагчаас шарсан мах идэх өрлөг ирнэ. Мицува ан хийж нөгөө ертөнцөөс туулай хүртэл авчирч шарсан махны үдшилтэд очино. Ахлагч тэдгээрийг сонин амтан гэж бодож байсан ч амсаж үзээд Мицува үүнийг ч бас зарж болох юм байна гэж санал болгоно. Тэд хөгжилтэй цаг өнгөрүүлнэ. Ахлагч сүүлийн үед том ажил олдохгүй байгаа тул энэ боломжийг ашиглаж зүгээр амарч байна гэж тайлбарлана. Дэлгүүр дээр нь Свенсеп хоёр ирж шууд угсардаг майхныг нь авах сонирхолтой байгаагаа хэлнэ. Гэхдээ мөнгө нь арай хүрэхгүй. Мицува тэдэнд хөнгөлөлт өгч дараагийн удаа илүү олон адал явдал хайгч дагуулж ирээрэй гэж хэлнэ. Тэр үед канцлер Сар Мицувагийн тухай тайлангаа хаанд өгч байв. Хаан түүний хэн болох нь маш хачирхалтай. Хаанаас ч юм гарч ирээд сонин бараа зарж байгаа ч хаант улсад ямар ч хорлох санаагүй тул түүнтэй сайн харилцаатай байх нь зүйтэй гэж дүгнэнэ. Удалгүй тэд илүү ноцтой асуудал ярьж эхэлнэ. Хил орчимд асуудал гарч байгаа бололтой. Ойн дунд явж байсан адал явдал хайгчид сүрсэн нэг сүхт хэрэг олж харна. Тэр үед Сабин дэлгүүрт ирж хаан яаралтай уулзахыг хүсэж байна гэж Мицуваг ордон руу дагуулan явна. Ордонд очиход хаан алдрын эзэнт гүрэн тэдний үржил шимтэй газар нутгийг эзлэхээр дайнд орж байгааг хэлнэ. Энэ нь хачирхалтай байлаа. Учир нь тэдний мэдээллээр бол алдрын эзэнт гүрэн тэднийг довтлох ямар ч боломжгүй байх ёстой байв. Гэхдээ хаан Сабиныг аюулгүй байлгахын тулд өөр улсад аваачиж өгөөч гэж Мицувагаас хүснэ. Эзэнт гүрний цэргүүд ойртож байгаа бөгөөд бүр мангасуудыг ч өөрийн талд элсүүлсэн гэх мэдээлэл иржээ. Энэ нь өөрөө маш боломжгүй зүйл байлаа. Хаан өөрийн цэргүүдэд нийслэлийг хамгаалахаар дуудаж байгаа ч тэд хугацаандаа бүрэн цугларч амжихгүй болов уу гэж болгоомжилж байв. Тиймээс ядаж Сабиныг аварч үлдэхийг хүсэж байгаа нь тэр. Гэвч Мицува энэ хүсэлтийг татгалзна. Дэлгүүр бол миний гэр. Би түүнийг ямар ч үнээр хамаагүй хамгаална гэж хэлнэ. Ордноос гармагцаа юу хийхээ бодож эхэндээ Сабиныг дэлхий рүү аваачихаар шийддэг. Гэтэл буцаж ордонд ирэхэд Саар түүнийг дайны зөвлөлд оруулна. Тэнд Алексис эцгийнхээ өмнөөс сууж байлаа. Цэргийн дарга байдал тайлагнаж дайсан маргааш орой ирнэ гэж хэлж байх үед нэг элч орж ирнэ. Гэхдээ Мицува түүнийг сэжиглэж даргыг хамгаалахаар үсэрч очино. Өнөө хүн сум харуухад Алексис ч бас үсэрч орж ирэн сумыг өөр дээрээ авна. Дараа нь тэр этгээд сэлмээр дайрахад Мицува шууд буугаар буудаж устгана. Бөгөөд цочирдож Мицува Алексисыг шалгахад Алексис өөрийг нь хамгаалдаг жинхэнэ баатар болж чадах болов уу гэж асууна. Мицува өөрөө бас буудуулчихлаа шүү дээ. Дараагийн удаа илүү сайн хамгаал гэж хариулна. Гэвч Саар түүний шарахыг үзээд аминд нь аюултай гэж хэлнэ. Тэгэхэд Мицува бараг галзуурсан мэт инээж технологийн ялгааг хэд хурдан оруулахгүй гэж болгоомжлсаар байтал ийм болчихлоо. Бараг өөрөө ч үхэх шахлаа гэж бодно. Ингээд одоо байгаа бүх зүйлээ гаргаж эзэнт гүрэнд жинхэнэ хичээл заахаар шийднэ. Тэр даруй хөлсний цэргийн бааз руу очиж Алексисийн амийг аварч өгөөч гэж гуйна. Алексис эмчилгээ авч байх зур Мицува байдал ямар болсныг ахлагчид тайлбарлана. Тэр ахлагчийн бүлгийг эзэнт гүрний эсрэг тулалдахад хүсэлмөр байна. Өөр ертөнцөөс ирсэн гэдгээ хүртэл хийж 40 мянган алт санал болгоно. Гэвч ахлагч эхэндээ итгэхгүй өөр ертөнцийн тухай яриаг нь үлгэр гэж бодоод татгалзна. Тэр холдох гэхэд Мицува тэдний машины нэгийг унан түүний араас давхиж эхэлнэ.
Ахлагч тоглож наадмааргүй байна гэж хэлж амжаагүй байтал Мицува тэднийг нөгөө ертөнц рүү шууд телепорт хийнэ. Ахлагч ихэндээ шоконд орсон ч удалгүй үнэхээр үний юм байна гэдэгт итгэнэ. Тэд холоос нэгэн үүмэн байгааг хараад тийш очиж үзэхээр шийднэ. Ингээд хонгол руу орж дотор нь хідэн хүн том чулуу хөдлөх гэж байгааг олж харна. Тэдний цувааг гоблинууд мөрдөж яваа бөгөөд хэрвээ энэ саадыг хурдан гаргаж чадахгүй бол хүүхдүүдийг нэгдэчихвээ гэж айж байлаа. Ахлагч чулууг хөдлөхөд тусалж Мицува аргаш очиж нөхцөл байдлыг шалгана. Гоблинууд ойртож ирэхэд зам онгойж сүйх тэрэгнүүд нэвтэрч эхэлнэ. Гол гатлахт нь маш хэцүү байхад Мицува ахлагч руу нэг зоос шидэж энэ цувааг хамгаалж өгөөч гэж хүсэлнэ. Ахлагч зөвшөөрнө. Тэд гоблинууд руу буудаж эхлэгч сум нь тэднийг тийм ч амархан унгахгүй. Гоблинууд босоод л ирсээр байв. Харин ахлагч тэднийг толгой руу нь буутгахтал үнэхээр унаж байлаа. Гэвч сум нь хязгаартай ийм маягаар хэдхэн минут л тогтоон барьж чадна гэж бодно. Мицува зогтоод явчих уу гэж бодсон ч тосгоныхныг орхиод явмааргүй санагдна. Тэгээд нэг санаа олж ахлагчийг хэсэг хамгаалж байгаарэ гэд өөрөө телепорт хийн. Буцаж ирэхдээ гал тавих материал салиуд аваад ирсэн байлаа. Тэр гал асааж гоблинуудыг ойртуулахгүй байлгаад дээрээс нь бөөн салиуд шидэж эхэлнэ. Дэлбэрэлтээс болж эмх замбраагүй байдал үүсч мангасуудыг удирдах байсан хүн хүртэл салиутанд оногдно. Ингээд бүх гоблин устгагдана. Тосгоныхон баяр хөөртэйгээр баярлахад ахлагч эцэст нь Мицувагийн ярьж байсан бүхэнд бүрэн итгэнэ. Тэгээд эзэнт гүрний эсрэг тулалдах ажилд нь оролцохоор шийднэ. Тэд хүчээ бэлтгэж эхэлнэ. Мицуваач урам өгөх сүржин үг хэлнэ. Ахлагч түүний ярианд ихэд сэтгэгдэл төрсөн ч үнэн дээр тэр яриа нь Мицувагийн өмнө нь үзэж байсан цэрэг элсүүлэх реклам байлаа. Цэргүүд зевсгээ бэлтгээд Мицува тэднийг нөгөө ертөнц рүү телепорт хийн. Энэ хооронд ордонд илч ирж 20,000 дайсны цэрэг нийслэлийн гадна хүрээд ирсэн тухай мэдээ авчирна. Хаан өөр сонголтгүй мэт болж хот дотроо хаалгаа бэхлэхээс өөр аргагүй гэж бодно. Гэтэл яг тэр үед харуул ордны хашаанд нэгэн хүч ирснийг мэдэгдэнэ. Тэр нь Мицувагийн авчирсан хүч байлаа. Хаан түүнийг хараад маш их баярлаж Мицува дайсантай би өөрөө учрыг гэж хэлнэ. Тэр хүчээ хотын хаалганууд дээр хуваарлан зэвсэг хүмүүсээ хэрэмдээр байрлуулна. Хаалганы урд гарч ирээд Мицува хотын хүмүүст өөрсдийг нь хамгаална гэж зарлахад урд нь Сабиныг аварч аянгийн элч болсон явдлыг харсан нэг өвгөн түүнийг танина. Ингээд хүмүүс түүнийг уухайлан дэмжиж эхэлнэ. Мицува хаалганы гадна гарч дайсны армийн өдөөс зогсно. Дайснууд үүнийг цаг хожих гэж илгээсэн тэрэгнүүд байна гэж бодож нэг хүнийг хилэлцээ хийхээр илгээнэ. Гэвч тэр хүн ойртож ирмэгц Мицувагийн снайпер гар руу нь буудаж шархтуулна. Дайснууд урд өмнө хизээч буу харж байгаагүй тул сандарч эхэлнэ. Мицувагийн хүмүүс ч гал нээж эхлээд хөл рүү нь буудаж эхэлнэ. Тайлангаар бүх мангасны бүлгийг нэг хүн удирдах байгааг мэдээд Мицува тэр мангас удирдагчдыг хамгийн түрүүнд устгахыг тушаана. Дайсны жанжин мангаснуудынхаа хяналтыг алдсныг сонсоод сандран бүх золиос нь талаар боллоо гэж бодно. Тэгээд мангаснуудаа хүчээр довтлуулъя гэж оролддогч Мицува дахиад буудах тушаал өгч байгаа бүх хүмүүсийг олно. Дээрээс нь мангаснуудыг үргээж эзэнт гүрний цэргүүдийнх нь өөдөөс буцааж давшуулна. Хүн нь олноороо унаж эхлэхэд үлдсэн цэргүүдийн зориг мохож буцаж эхэлнэ. Ер нь армийн 30 орчим хувь өгөхтөл ихэнх цэрэг боож өгдөг аж. Гэтэл яг энэ үед Тэнгэрээс Виверийн унаачдын сүрэг ирнэ. Дайсны жанжин дээрээс жад асхан нийслэл рүү нэвтрэх болно гэж найдаж байсан ч Мицувагийн талын хөлсний цэргүүд агаарын эсрэг их буу бэлтчихсэн байлаа. Тэд гал наймагц бүх виверн унаачид нэг мөчөд сүрнэ. Эзэнт гүрний олон жилийн бэлтгэл хөрөнгө оруулалт нэгхэн агшинд үнс болно. Жанжин бараг сөхөрч унах шахтал газар гинт дөргиж авраг эртний драгон гарч ирнэ. Бүгд цочирдно. Тэгэхэд л хаан яагаад эзэнт гүрэн гинт довтлохоор шийдсэн бас мангасуудыг яаж удирдах байсныг ойлгоно. Драгийн өөрөө шууд довтлохоор гарч ирэхэд Мицува утаан хүшиг тавиад дрон ашиглан өөрийн дүрсийг тусган Драгонтой ярилцахыг оролдоно. Гэвч Драгийн сонсгоос татгалзаж амьсгаагаараа дайрна. Мицува телепорт хийн бултаж хүмүүстэй гал нээх тушаал өгнө. Драгийн бүх талаасаа буудуулж эхлэгч өөрийгөө хамгаалах саад босгон хаалт үүсгэнэ. Дахин амьсгаагаа цэнэглэж довтлох мөчөд Мицува ахин бултна.
Ракет ч харвна гэвч тэр саадыг нэтэлж чадахгүй. Тэгэхэд Мицува нэг арга сэднэ. Драгон амьсгаагаа гаргахын тулд хаалтаа буулгах мөчөд Мицува яг урд нь телепорт хийн гарч ирээд амруунд шууд ракет шургуулна. Дараа нь аюулгүй газар руу дахин шилжинэ. Ракетын нөлөөгөөр драгны нэг шүд хугарч унах ба тэд үргэлжлүүлэн галлахад драгон өөрийгөө ялах боломжгүйг ойлгоод зүгтнэ. Драгныг дуудаж байсан сувагч нь буцаж ирээч гэж гуйж байхад Мицува түүний тал руу дахин гал нээн. Ингээд эзэнт гүрэн бүрэн ухрахад хүрнэ. Үлдснийг нь хаант улсдаа даатгаад тэд драгны шүдийг олж авна. Мицува тэр шүдийг ахлагчид бэлэг болгон өгнө. Дараа нь бүгд хот руу буцаж ирэхэд хүмүүс Мицуваг баатар мэт угтана. Тэр хаантай уулзахад хаан түүний хамтрагчид хайцсан бэ гэж асууна. Мицува тэд аль хэдийн явсан гэж хэлнэ. Сабинч гүйж ирээд Мицуваг зүгээр байгаад баярлна. Эцэст нь Мицува дэлгүүртээ буцаж ирэхэд Колетаас өөрийн аюулгүй байдлыг нь асуусан захиа ирсэн байна. Тэгтэл Сабин бас хааны захиа авчирч шагнал гардуулах ёслолд оролцох урилга өгнө. Ёслол дээр хаан дайнд хувь нэмэр оруулсан хүмүүсийг нэг нэгээр нь шагнаж эхэлнэ. Алексис Мицува болон цэргийн даргаыг хамгаалсныхаа төлөө баруун цол хүртэнэ. Харин Мицувагийн ээлж ирэхэд тэр өөрийг нь дагаж ирж тулалдсан хүмүүсийг эхлээд шагнаач гэж хүснэ. Учир нь тэдэнд 40 мянган алт амласан гэж хэлнэ. Тэр хүмүүс хаант улсыг аврахын тулд маш их аюул бэрхшээл туулсан хэмээн онцлно. Үүнийг сонссон бүх язгууртан тэдгээр аврагчдад хариу үр төлөхөөр алт өргөж эхэлнэ. Хаан саарт аль болох их алт гаргаарай гэж тушаана. Дараа нь хаан өөр хүсэлт байна уу гэж асуухад Мицува хаант улсын иргэн болохыг хүснэ. Хаан зөвшөөрч түүнд Вайкунтес цол олгоно. Мицува цугларсан бүх алтыг ахлагчид аваачиж өгтөл ахлагч өөрөө надад хэрэггүй. Драгоны шүдийг нэг профессор авч судлаад хэрэглээ нь бараг хязгааргүй гэж дүгнсэн. Тиймээс би тун удахгүй баяжин гэж хэлнэ. Мицува тэгвэл та нар хүсний цэрэг байха болох юм уу гэж асуухад ахлагч хэрэг гарвал бид үргэлж байна гэж хариулна. Ордонд буцаж ирээд Мицува албан ёсоор шин цолоо хүртэнэ. Хаан Алексисийн өмнөөс цолыг нь бас аваач гэж хүсэхэд Мицува татгалзаж олныг шуугуулна. Яг тэр үед Алексис өөрөө орж ирэхэд өөрийнхөө цолыг өөрөө аваарай гэж хэлнэ. Эцэст нь Мицува Колет дээр буцаж очиж явснаасаа хойш болсон бүх зүйлийг ярьж өгнө. Өөрийгөө язгууртан болсон гэхэд Колет түүнтэй албан ёсоор харьцаж эхэлдэг. Гэвч Мицува санаа зовох хэрэггүй. Би анх чамтай уулзсан яг л тэр хിവэрээ хүн шүү дээ гэж тайвшруулна. Ингээд тэр нийслэлдэх дэлгүүрээ хааж өөрийн гэсэн газар нутг руу нүүж очино. Хоёр ертөнцид амьдрах хангалттай мөнгө олсон тул одоо үнэхээр тайван амьдрах боломжтой болжээ. Харин энэ хүртэл өнөөдрийн бичлэг үргэлжиллээ. Бичлэг таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.